Сайн байцгаана уу? Хүмүүс ярьж байна. Оюун эрдний гэрт амьдарч байгаа юм шиг. Ямар ч эрх чөлөө алга зурагт үзэгч аргагүй боллоо гэж. Харин би Монголд хамгийн том ажил олгогч болсон гэв. Хасайгүй л төлбөртэй тороол, цулан боотууд. Намайг яриад эхлэхээр ир шалгуул гэж дайруулдаг болж. Би энэ тухай төгсгөлд нь хариу өгнө. Энэ удаа 3 зүйл төвлөрч хэдэн үг хэлье. 1. 8 жилийн өмнө ямар байсан улс өнөөдөр ямар болов? Өнгөрөх 8 жилд хүмүүсийн амьдрал сайжрав уу, муудав уу? Улс орны ажил үйлс дээрдвүү, дордвүү? Иргэдийн олдог орлого нэмэгдв үү, хорогдов уу? 8 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр юу авдаг вэ? Одоо тийм мөнгөтэй гараад юу авч байна вэ? Юмны үн яаж өсөв? Бензин шатхууны үн яаж нэмэгдэв? Хүмүүсийн эрүүл мэнд, амжиргааны чанар юу болов? Ийм асуулт гарах вэ гэж наад засагч нь айж байна. Ард түмэн хариуцлага шаардах вэ гэхээс сүнсэн зайлж байгаа юм. Та нарын амьдралыг та нараас нууж, дайсан бүтээж үзүүлж байна. Өөрийн чинь амьдралыг өөрөөс чинь нуух гэж оролдож, бусдыг харлуулж байна. Нийгмийн өнгө зүс царай, үн сутаа, хогтоогоо адил саарл бохир боллоо. Дайнд бөмбөгдүүлсэн гэмээр замын хонхоор эвдрэл энэ бүхэнд хичнээн хүний амнаас, ажил амьдрал машин унаас үүдвэ. Жорлон дэлбэрч гисэн юм шиг өмхий замхаа үннэр танарт хот суурин дарагдлаа. Монгол төгрөгийн ханш цаас болтлоо унлаа. Ажил хийх тусам хохирдог, амьдрал мууддаг, чөтгөрийн тойрогт бүгд орлоо. Ерөнхий сайдын иргэн тойрных нь л сайхан амьдарч байгаа. Бусдынх нь хэцүү байна. Монголыг ардчлалын баян бүрд биш боллоо гэж ярьж байна. Манай улсын эрх чөлөөний үзүүлэлт хөрөнтөж муудлаа. Хүний болон хэвлэлийн эрх чөлөөний байдал жил дарааланд ордлоо. Монголын өрсөлдөх чадвар урд өмнө байгаагүй уруудлаа. Авилгын үзүүлэлтээр ухарч хамгийн их авилга хулгайтай орноор тодорлоо. 3 хүн тутмын 2 нь боломж олдвол гадагш гармаар байна гэж яамныхан судалгаанд иргэд хариулж байна. Өнгөрсөн 8 жилд эрх баригчид эрх мэдэл мөнгө орлогоор дутаагүй. Харин ард иргэдийн амьдрал ахуй тэр нь түүч наалдсангүй. 8 жилд улсын төсвөлгөхэд 5 дахин нэмэгдэж 500% өссөн. Дарга нарын идэж уудаг нь бүр хэдэн мянга дахин тэллээ. Улсын авилга хулгай улсынхаа эдийн засгаас илүү гарлаа. Хяналтгүй засагт хулгай төгсөрдөг. Хулгайчийг айдас ирэхээр авдраасаа ир. Ерөнхий сайд өөрөөсөө хай. Иргэн тойрноосоо хай. Та нарын мэдэхгүй, оролцоогүй нэг ч хулгай Монголд байхгүй. Эрх чөлөөний үр жимсийг 1990 оноос хойш коммунистууд сорчилж хүртсэн. Дарга нар ийм юм яриулахгүй, харуулахгүй гэж ард түмнийхээ амийг барих, нүдийг нь таглах нь холгүй сандарч байна. Бохирыг нь долоогчдыг амаар нь гартал мөнгөөр цатахдаг ажлыг ерөнхий сайд өөрөө гардан хийж байна. Зарим нь зөвхөн гүтгэлэг зохиол, кино эвлүүлэг хийж тэр умтнууд болцгоосон. Ерөнхий сайдын ах Баатар гэж тэр умтан бий. Амуудар гэж мухар төмөр зам нүүрсний хулгай ардчлалыг гутаах мөнгөө багтааж ядсан тэр умтан бий. Бохир болохгүй долоодог нэрууны бат сайхан гэж бий. Эд бол Монгол хүний зовлонгоор зоологчд. Ямар ч дайсан монголчуудын оюун санаа эвнэгдэл, эрх чөлөөнд эднэр шиг аюул тарьж чадаагүй. Нариндаа наадуулчин амжиргааныхаа унацтай их усүрээс салахгүй тулд өнөөгийн засагтаа 1 хүнжилд орсон, хам хэрэгтнүүд болцгоосон. Илчлэгдэх вэ гэж бүгд мөрөө балж яваа аймхай амтд. Намайг наадуулчин аюул гэж хардаг, буруу уншдаг. Тэднээс би албан тушаал шан харамж гордохгүй. Ятгалаг гүтгэлэгт нь автахгүй. Үнэн дээр бол эд элбэг доржийг биш Монголын ард түмнийг онилж байгаа юм.
тархи угаалтанд нь итгэн автна гэж тооцож, доромжилж, дайжгинж байгаа юм. Эрх чөлөө бол хүний оюун санааны илэрхийллээр л хэмжигддэг. Аливаа нийгмийн хөгжил дэвшил нь ард иргэдийнхэн чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөө, тэдний хоорондын идэвхтэй хэлэлцүүлгээс үүддэг. Шудраг эсвэл өөрөө эдийн засгийн агуулгатай. Хүний өдөр тутмын ажил орлого, орчин боломжтой шууд холбогддог. Ардчлалын чанар бол амьдралын чанараар тодорхойлогддог. Амьсгалахаагаар, уух ус, өвдвөл үзүүлэх эмнэлэг, гараад явхад зам талбай гэд. Ардчил нэг өдөр доройтдгүй. Аажмаар түүнийг өхүүлдэг. Хүний амьдрал ч адилхан. Энэ байдал манад ямар байна? Энэ тухайга ярилцахгүй юм уу? Хөөш та нар арайд эндэж байна. Коммунизм байгуулах гэж улаалж байна. Социалист шорон руу хинч буцахыг хүсэхгүй. Ард олныг сониож, албан тушаалаа хадгалах гэсэн адын санаа зөвхөн энэ хэдээс л гарна. Дэлхийн Монгол руу цовдог монголчууд их нутагтаа тэмүүлдэг сайхан үе байсан. Аз Европын удирдагч Улаанбаатарч ирж уулздаг, ололт амжилтыг шагшдаг, гайхдаг байлаа. Ийм байсан улс өдгөө ямар болов? Өнгөрөх 8 жилд юу болсныг мэдэх гэвэл хүмүүсийн амийг бүү барь. Асуултад нь хариул. Нөгөө сайхан амлалтууд чинь юу болов? Надад бидний амьдралд яаж наалдав гэж хүмүүс асууж байна. Сонгуулийн жилд ард түмнээ хайрладаг, бусад үед хайдаг байж болохгүй. Энэ хаваржангаа гишүүд, горлогчид, дарга нар яаж жүжиглэв? Малчдын эхнэрийг усанд оруулах нь холгүй хайр зарлжгүй л дээ. Хот суурин газрын зах дэлгүүрт ороод асуухад амьдрал өнгөрсөн хугацаанд ямар байгаад ямар болсныг хэлээд өгнө. Хүмүүс хэр их юм авч байна? Худалдаа 8 хэр байна? Хүнс бараа хэр зарагдаж байна гэд тэднээс асуу. Тартагтаа туллаа, идэж уухтаа ч хүрхээ боллоо, ядарч туйлдж байна. Урагш явдаг ажил гэж алга, улс орон нүдэн дээр сүйдэж байна гэж олон түмэн ярьж өчөх боллоо. Татвар төлөгч аж ахуй нэгжийн тоо дээд тал нь 270 мянгад хүрч байсан. Тэдгээрийн 100 мянга нь одоо алга болж. Үлдсэн хэдийнхэн тал хувь нь өнгөрсөн жил X тайлан гаргаж өгчээ. Тэд орлого олоогүй, татварт өгөх мөнгө алгаа гэсэн үг. Зөвхөн энэ тоо өнгөрсөн жилүүдэд хүмүүсийн амьдрал, бизнес яаж доройтож сүрч алга болсныг харуулж байгаа юм. Ийм асуудлаа нээлттэй ярьж, бид хүндрэлээс гарах замыг олно. Эрүүл мэтгэлцэн өрнөж байж, Монгол улс гац шийдэлтэй болно. 20-50 гэсэн нэг шүглдэгчийг дагвал бид улам мухардалд орно. Сонгуул хаяанд ирлээ. Кино үзсээр байгаа дуусах. Энэ засагт бид ийм юм хийлээ, тийм юм босголоо, бүтээлээ гэж харуулах, хэлэх юм байхгүй юу? Улны гэж өөрсдөө нэрлэдэг тэдгээр айл хүний амьдралыг яах тухай ярихгүй юм уу? Оюун эрдэнэчдэр улны гээд байгаа айлаар орооч, нэр дэвшигчтэй явуулаач. Заавал хялцаад болсон доо бууных руу уралдах хэрэггүй. Би төлөөлүүлж хэлж байна. Ор дээрээ зассан бэлдсэнд нь биш, хэдэн төгрөг нь хоол ундандаа хөрч ядсан айл өрх захаас аваад байгаа. Ямар байсан айлын амьдрал ямар болсныг эртэн ороод хардаа. Сонгуул болохоор нэг шуугалдаж ирдэг, тэгээд 4 жил мартдаг. Энэ байдлаа өөрчлөе гэж байгаа. Инхийн тулд юу зохилтойг би Нойлс гэсэн нийтлэлтэй бичсэн. Удахгүй олонд хүргэнэ. Би энэ засаг эрх баригч нам дарагд нэг уриалга хэлье. Элбэгдэрч гэдэг нэрийг Монголын ард түмэнд бүхэлд нь бүү нэлзаа. Наадах чинь ээж аав минь дуудсан миний л нэр. Ярих байсан бол та нарт хангалттай хугацаа байсан. 8 жил байсан. Харин надад та нар баярлж яв. Үннийг чинь хэлдэг нэг ч болов Монгол хүн байгаад баярлж яв.
Монгол улсад хэрэгтэй. Монголыг Монголоос нуух гэж хүний амьдралын хүндрэлийг хүнд харуулахгүй гэж чичирхээ зогсоо. Үнэтэй нүүр тул. Би хоёр дахь санаагаа хэлье. Товчхон. Улсаа авч явах залуу үеийг одоогийн ардчилсан намыг надтай холбож үтгэх хэрэггүй. Тэд намайг харлуулах гэж оролдож байгаа зүйлүүдтэй ямар ч холбоогүй. Зоригийн аллагч адил. Тэр үед 10 орчим настай байсан хүүхдүүд одоо 30 хол давсан 40 иргэм насныхан болцгоосон. Дөрвөө дарсан ат гэдэг шиг эд ачаа үрдэг, хийдэг, бүтээдэг идэр үе. Энэ залуус улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө сайн үйлс бүтээлцэхэд хөв нэмрээ оруулах эрхтэй. Тэд өөрийгөө олсон амьдралдаа эзэн болсон хүмүүс. Би залуу үедээ итгэдэг. Тэд Эрдэнэтийн 49%, ач дэх, Бамбарууш кафе, 400 сая жуулчин, 20-50 хоолны хордлоготой холбоогүй. Тэднийг 87 оны Google-ийн үлгэртэй ч бүү болов. Би Монголдо сайнаа үлдээ. Муугаа өөрөө хариуцаад явнаа. Би өөрийгөө мэднэ. Бид улсынхаа сайн сайхны төлөө зүтгээд муу хэлүүлдэг. Харин ленинчүүд улсаа хорлоод өөрсдийгөө магтцгаадаг. Ардчилсан намын хувьд би энэ намын улс төрөөс явсан. Ер нь ч Монголын улс төрөөс хол байхаа зарласан. Би бусдын адил нам улс төртөө иргэд зууралдаагүй. Энд тэнд Монголд ажил албан тушаал горлоогүй. Оюу толгойн тууз, доллар мөнгө эргүүлж гүгээгүй. Надад одоогийн миний хийж байгаа ажил үүрэг оролцоо хангалттай. Би Монголынхаа нэрийг сайнаар гаргахыг хичээнэ. Монголыг хорлож байгаа этгээдүүдтэй эвлэрэхгүй. Хэнээр ч хэлүүлэхгүй би Монголдо хэрэгтэй үед нь тусдын болж чадна. Би Монголоо бүтнээр нь харж яваа. Монголын сайн сайхны төлөө хинтээч хамтарч ажиллаж чадна. Төгсгөлд нь хуулийн холбогдох асуудлаар 1 2 3 гэд хэлье. Нэгт Монгол улсын хуулийн байгууллага намайг хангалттай шалгасан. Ерөнхийлөгчийн албан тушаалаа хашиж байх сүүлийн 2 жилийн турш надаас тодорхой асуудлаар тодруулга тайлбар авч шалгаж байсан. Ажил албаа хүлээлгэж өгснөөс хойш 5 жил тасралтгүй шалгасан. Би улс төрийн албанд 27 настай орсон. 27 жил ажиллаад улс төрөөс явсан. Миний нэр алхсан гიშгсэн алхам бүрийг хөндлөнгийн улс төр, эрх баригчид, хууль хяналт алдалгүй дагдаг байсан. Би хизээч хуулиас зугтаж байгаагүй. Дуудсан, асуусан цагт нь очдог. Үргэлж хуульд хүндэтгэлтэй хандж ирсэн. Харин ч би сайн шалгах нь зөв гэж үзсэн. Монголын хууль мэрэгссэн албаныхан миний хар цагааныг ялгасан. Шалгаж дууссан. Хууль зөрчсөн зүйл алга. Та чөлөөтэй ажиллаа хий. Явж болно гэсэн. Хоёрт. Одоо ярьж байгаа намайг гүтгэж байгаа зүйлд үний юм байхгүй. Цэвэр өсөнзөн улс төр PR л байна. Хуулийн байгууллага ажилтныг бүү хөлдөө чир. Бохир зорилгодоо улс төрд ашиглахыг зогсоо. 2017 онд төрийн тэргүүний ажлаа өгсөн. Харин монголчуудаа өмөрөх ажлаа хийсээр яв. Би дэлхийд байгаа 10 сая монгол хүний соёл уламжлал, хэл бичиг, үндсэн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж хөв нэмрээ оруулж ирсэн. Одоо би дэлхийн монголчуудын холбооны ерөнхийлөгч. Бидний үсэрсэн цус тасарсан мах монгол хүн байх эрхээ бүрэн эдлэх ёстой гэж би үздэг. Би тэднийг дайны талбарт бусдын өмнөр бамбаа болж хэдэн 100 мянгаараа амь насаа алдахыг, шархтаж эрэмдэг зэрэмдэг болохыг дуугүй хараад сууж чадахгүй. Харин монгол хүн амь амьдрал гэж
шархирч явдаг. Би тэдний төлөө дуугардаг. Дэлхийн хамтын нийгэмлэх дуу хоолойгоо хүргэдэг. Эрхэн зөрчигдөж байгаа нэг ч монгол хүнд болов би тус нэмэртэй байхыг хичээдэг. Би дэлхийн инх тайван, эрх чөлөө, ардчил, хүний эрх, хүний амьд явах эрх, байгаль орчин, сайн сайхны төлөө хэд хэдэн олон улсын нэр хүндтэй байгууллагад ажилладаг. Тодорхой хувь нэмэр оруулж ажил хариуцдаг. Намайг тэд монгол хүн гэж хардаг, үнэлдэг. Монголын цахиагийн элбэг дорж гэж дууддаг. Би хөдөлмөрийн гэрээтэй хүлээсэн үүрэгтэй. Амралт ажлын цаг ялгахгүй заримдаа шөнө өдргүй ажилладаг. 3. Би дуудсан ч дуудаагүй эх орондоо очих үедээ очино. Хамгийн сүүлд би Монголоос 2003 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хөлийн дээс алхаад 8 сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их сандаг. Ойр дотныхан анд нөхөд, сайн санаатнууд Монгол гэсэн бүхнийг сандаг. Дахин хэлье. Намайг Монгол дуудаж байгаа бол очино. Харин гадны зараалаар дуудаж байгаа бол би бодноо. Би одоогоор гадны хатгаасаар намайг оролдож байна гэж харж байна. Надад ингэж бодох хангалттай шалтгаан үндэслэл бий. Намайг улс төрийн зорилгоор яллах гэж байгаа бол би тийм зорилгод үйлчлэхийг буруу гэж үзнэ. Монголоо гэх эрх чөлөө, инхийг эрхэмлэх, бусдыг гэсэн миний дуу хоолойг дарах гэж, зогсоох гэж эргэж байгаа бол би тэдний хүснээр болохгүй. Дахин давтан хэлэхэд би Монголдо очино. Ажил албаа зохицуулнаа. Сайхан уулзахын ёроол өргөе. Баярлалаа.